ажилд үйл хөдлөлийн хөрөнгө борлуулан олз бүртгэсэн тохиолдолд тухайн орлогыг хэрхэн тохиргоо хийхийг харуулъя. Тухайн үйл хөдлөх хөрөнгийг борлуулсны олз бүртгэсэн дансаа тохиргооны загвар бүртгэл дээр дансны мэдээлэл хэсэг тохиргооны загвар бүртгэлд аль нэг бүлэгт ангиллахгүй үлдээн. За тэснэр уг дансыг бол гараас тохируулах боломжтой болно гэсэн үг. Жишээн дээр харагдаж байгаачлан сая 697,782 төгрөгийн үйл хөдлөх хөрөнгө борлуулсны олз энэ тайлбаржилт болсон байна. Тэгэхээр энийг татврын тохиргоогийн хэлтий татврын тохиргоон дээр бүртгэх гэдэг цонхоо нээж агаад жишээлбэл 100 саяын борлуулалтын орлого болсон гэж үзье. За 98,302,217 нь бол тухайн хөрөнгийн зарж борлуулах үеийн үлдэх сөртөг байсан гэж үзээд сая 697,782 төгрөгийн олзыг бүртгэсэн байна. За тэгэхээр энийг тохируулахдаа тухайн дансны нийт борлуулалтын орлогоор тухайн хөрөнгийн нийт борлуулсан орлогыг тусгай хувь хэмжээнд орлого буюу үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого гэдэг энэ DD02 ангиллыг сонгоно. За тэгээд борлуулалтын орлогын данс учраас тохиргоо нь дебет талтай хийгдэн. За тэгэхээр 100 сая төгрөгийн цэвэр борлуулалтын орлоготой үзвэл орлогоо ингэ бүртгэгчэнд. За энэ үлдэж байгаа дүн нь бол манай тухайн борлуулсан хөрөнгөний үлдэгдэлтэй байгаа. За энэ бүртгэв зарлалын данс учраас тэртээ талд нь тавьж өгөөд за тухайн холбогдох зардлын ангиллыг нь сонгож өгнө. За борлуулсан бол за жишээнээр сонгоод ингэснээр тухайн хөрөнгийн маань борлуулалтын олз данс маань ингээд татврын тохируулга хийгдсэн харагдаж байна. За ингээд дүнгээ баталгаажуулах. За тухайн дансны бичлэлтийг ийшээ ороод шалгаж болно. За нийтдээ 100 сая орлого маань DD02-ын тусгай хувь хэмжээнд орлого дээр очсон байна. За үлдэгдэлтэй маань бол мөн зардлын маягт очсон байна. За үүнийг татврын тайлангийн маягтаасаа шалгая. За тусгай хувь хэмжээнд орлогын нийтдээ үйл хөдлөх хөрөнгө борлуулсны нийт орлого маань харагдгийн уг орлогоосоо 2%-аар татвар ногдуулна. За тэгээд тухайнаас маань хөрөнгийн үлдэгдэл өртөг маань авсралт мэдээнд орж ирсэн байна.